Сайн мэцгааны уу эрх мөндөд сонсогчдоо зохиолоо туулна аль болох амжуулаад одоо 2-3 хоногийн дотор хурдан оруулахыг бодож байгаа шүү. За тэгээд 500 хуудастай. За тэгээд одоо дөнгөж 7 дугаар хэсэг дээрээ яг 50 минутын хугацаатаагаар ингээд явхаар 10 гаруй цагийн хугацаатай зохиолыг бол бүтнээр оруулна гэсэн тийм боломж ерөөсөй байхгүй байгаа. Тэгээд тийм учраас ерөнхийдөө нөхцөл бололцоог маань ойлгоод тэгээд төвчээртэйгэр хүлээгээд тэгээд зохиолоо хэрвээ мартчих гээд байгаа бол дахин сонсоод туулайгаа дэмжиж өгөөрэй гэж хүсье. За ингээд зохиол руу орцгоё. Зохиолыг бичсэн Ламсүрэнгийн Саранчуя. Зохиолыг уншсан Туул Синди. Тэр шүн болсон хойно хаалга пижгэнтэл балбахад оюн төгс агдасхийн чочин сэрв. Хизэгхийн ундчихсан ажээ. Үүр цайх охин нь аавыгаа хүлээж удтал точгонон гүйж эхийнхээ нойрыг хаагсалсан байв. Оюн төгс нойромоглон үндээж ханын цаг руу харвал шөнийн 03 цаг болж байлаа. Яасан ширүүн нүдх юм бэ? Ятарсан байхдаа зайлвал оюн төгс яран халаадаа нүмрэн босов. Түүнийг ундлахын өрөөнөөс гарч ирэхэд үүдэнд найгалмаа хөвшин зогсож байв. Эмээ, та сэрчгсэн юм уу? Тэгэлгүй яах вэ? Охин минь сэрчгсэн үү? Манай төвлөөр ингэж чанга цохимгүй юм. Арай нөгөө айхтар улс биш байгаа гэж эмгэн айлган шивнэхэд оюн төгс сэрхийн цочиж ухрав. Яана эмээ, арай нэрээ. Хөгшин залуу хоёр эмэгтэйнүүд айдас дүүрэн эргэлдэхэд танхилаа. Миний танхилаа. Битгий уйлаарай. Битгий уурал. Дандаа инээж явна шүү. Гэх төгөлдрийн хөлчүүд дун хаалганы цаанаас сонсогдов. Ажилдаа явах болж байгаа юм уу? Арай болоогүй. 7 цаг болж байна. Дөгсөн л байна штэ. Төгөлдөр гимшингүй хилэн аягтайг авснаа оюн төгсийг мэлрэн ширтэв. Нэрээ тийм байна. Яас адилах юм бэ ээжтэйгээ. Замбаг багш яагаад энийг минь надайгваад орхисон бол доо. Надайгвааг сайн хүн болохоор л тэгсэн байх. Борхон даргаыг хаяад явсан бүсгүй тэгэхээр замбаг багш байж таарах нь. Замбаг багш гэжтэй. Одоо миний хадам ээж шүү дээ. Мөн хачин юм болж байна. Борхон даргач гэсэн миний хадам эцэг болох нь. Хүүе, яасан бэ? Намайг өнөөдөр харж байгаа мó гэж оюн төгс гараас нуугдчихад төгөлдөр сая бодлоосоо салав. Миний танхил ажилдаа яв да. Ах нь унтлаа. Толгой яг заацаараа салах нь. Тэгэн штэ. Хаана хинтээ уусын? Оюн төгсийн сайхан харнууд мэлтэлцэн гоморхон харна. Нэрээ хинтээ уусан гэж хэлэхвүлээ. Баларсан болж байна да. Төгөлдөр хид дахин амаа ангалзуулан ээрч гацав. Ах нь юм ярьж чадахгүй юм шүү дээ. Ажилдаа яваач дээ. Миний танхил ахыгаа зовоогоод ах юм. Ах юм уу ямар миний нөхөр ээж хинтээ ууснаа хэлэл дээ. Хинтээ байх вэ дээ. Манай өнөө дэмчиг төгөлдөр бамтахтаа машина засаж буй сайхан сэтгэлд нөхрийнхөө нэрийг хэлчихв. Тийм үү. Тэгээ та яагаад дамиран сайдын жолоочоор хургуулж ирсэн? Оюн төгсийн хэлсэн үг дахиад төгөлдрийг зовоов. Юу гинэ? Ямар дамиран сайд? Яагаа вэ? Манай багшийн нөхөр дамиран сайдын жолооч таныг хургаж ирсэн. Хачин болох нэ? Санах юм ёстой алгаа. Нэрээ нэг тийм нэг хүн намайг түшээд явж ирлээ. Мэдх юм алгаа. Дахиад ингэж ууж болохгүй шүү. Хэрвээ муу хүнтэй таарсан бол яана? Хэрвээ таныг зодчихсан бол яах юм? Бид гурав тэгээд яах вэсэн? Оюн төгсийг үнэхээр айсан дугаар хэлгээд өөртөө ортуулан духан дээр нүнсээд одоо дахиж ийм байдал гарахгүй. Тэгэхээр тайван бай заа юу гэж аргадав. За би ажилдаа явлаа. Тэгдэ орой хэлээ. Гэснээ төгөлдөр гинт хилээ хазав. Юу хэлнэ гэж юу хэлэх вэ дээ? Өөрөө хэлнэ гэсэн бицтэй юу юм бэ гэсэн оюун төгс түүний гараас барин сэгсжэв. За байц гэмдээ. Алив ах нь өндийг өтгий. Би ажлаасаа хоцорлоо. Хэлэх гэснээ хэлэхгүй бол би ажилдаа явахгүй шүү. Ард өвчтөн хүмүүс байгааг мартаагүйз гэж оюун төгс айлгав. Гүй яах вэ? Бидний ээжүүд байгаа нь сайхан юм даа л гэж. Тийм ээ. Хадам ээж байгаа. Харин миний гээд оюун төгсийн царай барайн чимээгүй болчихов. Ер нь бол чи бид хоёрт ээж байна шүү дээ. Найгалмаа эмээ бол бидний ээж л гэсэн үг гэж төгөлдөр яриагаа дүүвэлв. Онгорхоо хаалгаар тэдний ярилцлагыг сонсон галтгоон төгөлдөрт бантан хийж байсан найгалмаа хөгшин ихэд баярлжээ.
Сайхан сэтгэл дэмгэний хийж өгсөн бантан гэдэж ясны хар хөлс асгаруулan байж жаал сэргсэн ч төгөлдөр тэр өдөржин хөвтөж хоёр охиноо эрхлүүлв. Орой эхнэрээ ирэхээр яриагаа эхлэх аргаа олохгүй өдөржин бодолд автав. Нэг мэдхэд ажил тарах цаг болчихсон байх тул төгөлдөр яарч сандчин сайхан хоол хий. Оюун төгс байн төгөлдрийг харж жуумалцсан инээх нь юу хэлхийг нь ихэд сонирхсон шинжтэй. Танхилаа хойлоо жаахан гадуур алах уу гэх төгөлдрийг тэр ихэд гайхан харсан ч тэр даруй хувцас өмсөв. Тэд дунд голыг өгсөж уруудан жаал яв. Төгөлдөр юу ч хэлэлгүй доош харан явах тул оюун төгс тэсвэр алдан гараас нь угцжээж одоо нөгөө юмаа хэлэл дээ ингэлээ. Яах юм бэ? Чи уурлна түүх зүгээр. Юу гинэ? Яахаараа би уралдгийн? Та юуны хачин байна. Урд өмнө нь ингэж арх ууж байгаагүй. Тэгээд бас дамиран сайдын жолоочоор хургуулж ирсэн. Миний өмнө сөхөр суучгаад уйлаад л байсан. Яасан юм бэ? Та нэг хэрэг тарьсан нь тодорхой байна. Хэлж санааг минь намраагаач дээ гэж оюун төгс уурлав. Танхилаа. Миний танхилаа. Чи ахтаа уурлахгүй гэж амал. Гэхдээ ах нь хэрэг тариагүй гэсэн төгөлдөр эхнэрээ илгэндээ чанга тэрвэв. Та тэгээд яасан юм бэ? Би уурлахгүй. Та арай өөр хүүхэнтэй гэж хэлснээ оюун төгс чимээгүй болж санаа алдав. Муу ёроо да. Дэми юм ярих юм. Байдлаа ахыгаа хартах нь чи гэж төгөлдрийг сүрхий цочондоо алдахад оюун төгс жингнүүлэн хөхрөв. Балаа юм ярих юм. Тийм юм гэж юу байсан юм? За уучлаарай да. Тэгээд юу юм бэ? Танхилаа. Ахыгаа уучлаарай. Ах нь чиний ээжийг олсон. Оюун төгс Агдасгийн цочин түүний тэрвэрлтээс мултрах гэж зүтгэсэн ч төгөлдөр түүнийг тавьсангүй улам чанга тэрвэв. Та дамирангуйтай уулзсан байна. Тэгээд тэр найзтай нь уулзаж арх уусан юм байна. Яах гэж тэгсэн бэ? Химэн оюун төгс учиргүй гоморхон уйлав. Миний танхилаа. Ах нь чинийхээ хоёр охиныхоо төлөө очиж уулзсан. Их сайхан хүн байна лээ гэж төгөлдрийг аргатахад оюун төгс мэгшин уйлж намайг орхиж явсан хүн их сайн хүн гэсэн үү? Ингэснээ нулимсандаа хахаж чимээгүй болов. Төгөлдөр эхнэрээ тайвшрахыг хүлээж удтал тэрэн дотогшоо өмрөн зогсов. Миний танхилыг орхиогүй юм билээ. Надаа ихчээл надад өгчих. Би хүн хийгээд өгье гэсэн юм билээ. Юу гинэ? Тэгэхэд миний ээжийг таньд юм уу? Ээж надад юу ч яриаггүй дээ. Харин борхон дарга дагуулж очсон юм билээ. Юу? Борхон дарга? Тийм гинэ. Борхон даргын найз нэм гэсэн. Төрүүлсэн ээж чинь сургуулаа төгсөх ёстой. Өвчтөө ээжийг асрах гээд тэр үед их л зүдэрч явсан юм билээ. Оюун төгс нилээд тайвширч уйлхаа болоод төгөлдрийн нүүр өвдөвлийн харж хаашаа юм бэ? Тэр үед миний эцэг гэж хүн байгаагүй мó? Химэн готронгүй асуув. Харин тэр амьдрал бүтээгүй юм гэсэн зайлвал муу ээж чинь их ядарч явсан юм билээ хөөрхий. Тийм байх л та. Ямар аргатай дал төрсөн үрээ танихгүй айлд орхив гэж дээ. Хөөрхий ээжийг минь сайн хүн гэж мэдсэн байх л та гэж оюун төгс зөөлрөн хэлв. Борхон дарга танилцуулсан юм шиг байна лээ. Хойлоо гэртээ харьяа. Дахиж битгий тийшээ очоорой гэсэн оюун төгс төгөлдрийн хацрыг илв. За тэгье. Хари. Танхилаа. За дараа олъё. Ингээ төгөлдөр эхнэрээ хөтлөн алхав. Юу гэсэн үг юм? Хэлэлт ахаа. Дараа олъё. Үгүй. Одоо хэлчих. Надаас болж та чамгүй зовлон идэлсэн. Тиймээс сэтгэлдээ битгий зовлон хадгал. Надад хэлчихэлтэй. Намайг төрүүлсэн ээж ямар хүн байна вэ? Та тэр талаар хэлэх гээд чадахгүй ах шиг санагдаад байна. Би таныг мэднэ шүү дээ. Ингэж хэлээд оюун төгс санаа алдав. Төгөлдөр хариу юм хэлсэнгүй. Зөвхөн хайртай бүсгүйгээ халуу төнүүлэн илгэндээ наан тэрсээр зогсов. Малгайн бүч дээлийн хормоо зөөлөн сэвшүүлсэн хаврын үлрэл ирж байлаа. Альгармаа гинт ихэд эвгүүрхэн эргэж харав. Үлий сахигч түүний хөдөлгөөн мөр бүрийг цоочих мэд ширтэн харсаар зогсож байв. Альгармаа харандаага өөрийн ирэхгүй алдчихав. Гүчээ одоо яагаад байгаа юм бэ? Наад ажиллаа хийгээж айгаад байгаа мó хаашаа гэж үлий сахигч дүрсгийв. За, альгармаа харандаага шүүрч авав. Энэ тэгээд юу юм? Цамцны шоглоом, цамцны эсгүр хийсэн. Ингээд чи хідэн цамц оёо? 200-аад их ойсон. Энэ хидхэн хоногтуудаа. Тийм ээ. Нөгөө машин энтер чин тэгээд болж гин үү? Болж байгаа. Их сайн машинууд байна лээ.
Польшоос авчруулсан. Чехэд миний нэг танил байдгийн. Чех ч надаа жинхэнэ оёдлын орн шүү дээ. Тийм байх л да. Би мэдэхгүй юм да. Мэдэж болно л доо. Би өөртөө арчаатай ажилсаг бас тэгээ зоригтой хүнийг үнэлж хүндэлдэг. Чамайг оюутлын технологич, инженер ч юм уу сурнаа гэвэл пашаал устаа. Би зөвшөөрнө. Тийм үү. Одоохондоо би явж чадахгүй л дээ. Эмээ минь хөгшин хүн. Надад эмээгээс минь өөр хүн байхгүй. Нэрээ тийм л дээ. Чи цалингаа ав. Чиний ойсон цамцнууд зах дээр шожигнтол зарагдаж байгаа гэсэн шүү. Үлийн сахигчийг ихэд найрсаг хэлэхэд алгирмаа бүхий л биеэрээ эргэн харав. Тэр хаалганы дал мод түшин зогсно. Өндөр хамартай зогтсон хүнхэрнүүд эмэгтэй хүнийг шиг тунгалаг цагаан царай, булчин шүрмсэн зангирсан хүдэр бедэр хоёр гар, дөрвөлжин дүү төхгөрчээж, өндөр нуруу, долгиотсон боржгор үсгээд, уг нь сайхан залуу. Даанч араат юм да. Химийн хүүхэн өөртөө бодож амжав. Үлийн сахигч алтан цаг зөөсөн шүрмслэг гартаа тамхи асаан байраад тэгш цагаан шүд ярс хийлгэн инээж. Яасан? Юунд ингэтлээ харав? Би сайхан залуу байгаа биз? Чи арай дурлцгаж байгаа юм биш үү? Гэхдээ альгермаа учиргүй ичиж арга ширгэн ажлаа үргэлжлүүлв. Гэвч үлийн сахигч явсангүй хоёр чих хүзүүгээ хүртэл улаасан альгермааг харж инээсээр. Хөөе, чи тэгээд мөнгө аавна үсттэй аа? Хариугүй ч амтан болдоо. Ичижгэн. Үгүй, би мөнгө авахгүй. Гэж альгермаа амандаа бовтнов. Үлийн сахигч түүний дэргэд ирж харандаа барьсан гараас наатхан авахад залуу бүсгүй давхын цочов. Яагаад чи мөнгө авахгүй гэж? Би мөнгө авахгүй. Авах мөнгөө ноос агчи өрөнд өгнө. Түүний хэлхийг сонсоод үлийн сахигчийг тажигнтал хөхөрхөд бүсгүй хоёр дахь цочин цонхив. Чи тэгээд ноосогийн олж чадаагүй мөнгийг төлөх хэрэггүй. Ингэж үлийн сахигч нүдэ бүлтээлхэн асуухад альгармагийн дургүй хөөрч. Тэгнэ. Би заавал төлнө. Гिचхэв. За, сүрхий бүсгүй юм. 5,000 төгрөгийг төлөх амаргүй шүү дээ хонгор минь гэсэн үлийн сахигч бүсгүй мөрөн дээр хүнд гараа тавихад альгармаа бие зайлан зогсоож тэгсэн ч гэсэн би төлнө. Та оронд нь наад хүүхдийнхээ амиар тоглох гээд байгаа эцтэй. Ингэж хоолойч жиргэн хилээд чимээгүй болгоод бүсгүй том нүдийг ус бүрхэн мэлтэлзэв. Тиг төлж үз. Ер нь чи шуламшиг хүүхэн байна шүү. Гэснээ үлийн сахигч гараад явчихад альгармаа мэгшин ойлов. Альгармаа бумчин охиныг үлийн сахигчийн аюулаас холдуулахын тулд амархыг үл хайхран махран зүтгэж эхэлжээ. Хөөш, амьд амтан байна уу? Гих харгас хэрцгий хашгиралтанд үүдний өрөөний буудан дээр зэрэгцэн унтаж байсан 5 залуу цочин сэрцгээж дэрхийн босцгоо. За аха, бид ирлээ. Үлийн сахигч өмнөө номхон зогссон 5 залууг хөмсөг зангидсан ширүүн харцаар нэвч чувч чиртэж тэр ноосог яаж зогцоолов гэж асуув. Ноосог нөхөртөө хамт хашраагаад гэр машин хоёрыг нь шатаачихсан. Тэрмө хоёр охиноо нуучихсан байна лээ. Одоо тэднийг орхи. Мэдв. Хүний эцэг их хойно жаах охиноо нуулгүй л яах вэ? Тэрмө өлөгчин худалч, залжин тэгээд шуналтай. Тийм учраас цээрлэл үзэх ёстой. Тийм л сүрхий юм бол дахиад амьдралаа босгох нь биз. Ойлголоо яхаа. Дохуура чи энэ дээд чулмын эмээгийн амьдрч буй айлыг мэднэ үү? Мэднэ ахаа. Машинаасаа. Чиний саранпаагаар явна. За ахаа. Гисэр дохуур дамбаа гүйн гарав. Би явчихад ирнэ. Үүр сайн харна шүү. Эргэн тойрны хяналтын бичлэгүүдийг сайн хяна. Энэ тентхийн үнэрч нохоонууд шинжлээд байх вэ? Алаг нүүртийнхэн сүүлийн үеэс их шинжлэх болсон шүү. Муусан хятадын шээснүүд бидний дошин дээр томрох гээд үзгэлдээ. Хайр найргүй хандна. Ойлголоо ахаа. Алаг нүүртөд урих тавих уу? Хүүхэнд нугасгүй шалиг амтын юм билээ. Жоохон азнаа. Цаг нь арай болоогүй. Угаасаа тэдний бүлгийг цохихдоо л цохино. Алаг нүүртөд нэг охин байдаг гэж сонссон. Тийм ээ. 10 настай 3 дугаар анги охин. Алаг нүүртийн охин гэхээргүй хөөх охин байна лээ. Тийм бий. Цахилгаан гочоог дуудчихаарай. Ойлголоо ахаа. Үлийн сахигч өөрийг хэлсэнгүй хувцлахаар явав. Найгалмаа хөгшин 2 хүүхэдтэйгээ шуугсаар хаалга хүн цогхыг мэдсэнгүй. Үүр цайхгүй нэрж эмгний өрөөсөн гараас хөтлөн шулганаж үүд рүү очиход хөгшин хаалга цохиж буйг мэдэв.
Хөөрхий минь ийм сайн охин шүү дээ. Аав нэрж байгаа бололтой болж дээ хөөрхий. Эрт ирж амарвал аштай юу? Гэсээр эмгэн хаалга нээвэл нүдэндээ том хар шил зүүсэн ганган дэгжин хувцастай орс малгайтай өндөр залуу зогсож байв. Аав нь биш танихгүй хүн харсан эхрүүд эмэгний дан дээлээс зулгаан ард нь нуугдан зогсов. Сайн байна уу та? Наагалмаа эмээ юу? Сайн байна уу? Тийм байна хүүхээ. Намайг шүүдэр гэдэг. Альгарма манад ажилдгийн. Орооч хүүхээ. Охин минь сайн уу? Эмээ завжил суухын үзэгдэхгүй болохоор нь та санаа зовлтгүй. Альгарма сайн байгаа. Би ойр мөгхөн нэг явуулнаа. Таны охин их уран манад ойдолчин хийж байгаа. Болж гим ажил хийж байвал болох нь тэрэ. Сайн байгаа эмээ. Харин би яаруу явнаа. Энэ мөнгийг танд өгөх гээд охины чинь цайлан өөрөө авахгүй гээд байна. Та хэрэгэл. Үгүй яагаад цалингаа авдаггүй хүүхэд вэ? Наадтай ч мөнгөний хэрэг одоохондоо алгал байна хүүхээ. Тэгвэл та хадгалж бай да. Дараа охинд чи хэрэг болно шүү дээ. За тийм дээ. Гэл алаа хүүхээ. За баяртай эмээ. Сайн сууж байгаарай. Энэ ямар хөөрхөн хүүхдүүд вэ? Гэсэн эрийг хүүхдүүд рүү тонгооход үнэртэй усны үнээр хаан хийв. Үлээ сахигчийг орцноос гарч ирэхэд давхур дамбаа машинаас ав. Одоо хайч байхаа. Нөгөө ноосогийнх руу ойлголоо хаа. Үлээ сахигч яжтай инэв хийлж доод оруулан шазав татав хийхэд давхур дамбаагийн зүрх үхэж явав. Миний ханаа сэргээрээ тавдан толгоогоо арайхийн хөдөлгөөд хажууд нь гудаан хөвтөх ноосоог дуудав. Ноосоо огт хөдөлгөөнгүй хөвтөн. Тавдангийн толгой заацаараа салхнуу гэмээр янгинан өвдөж хөдлөх төдийд агуудас хурч амнаас нь цус амтагдах тул дахин хідэн хоромдыг шаран хөвтөв. Ноосоог өгчихсэн байх вэ гэхээс гол нь харлана. Ноосоо миний ханаа гэж тавдан уйлгнан гуйла. Хариу тагчиг. Тавдан арайхийн үндийн хажуудаа гулдаан хөвтөх ихнэрлүүгээ мөлхөв. Ямар ч тач дэрэгдэн салгалж чирхээсээр очиж хамаг хүчээ шавхан ноосог тэрж авч хацарт нь хацраа наавал зүрхэн оволцсон ихэр татав. Хашгүй дээ. Чи минь амьд байна шүү дээ. Тавдан шивнэж хилээд мэгшин уйлж гарав. Ноосооч ихэд ядруу бие чичрүүлэн уйлж эхлэв. Бид хоёрыг амьд орхисон бололтой. Үхэж хөвтгтээ таарсан гуйлагчд. Ноосоо өөрийгөө хүчлэн зүхээд гинт муухай чарлахад тавдан агдасгийн цочиж муужрах шахав. Нөгөө балмад залуусыг дахиад ирлээ гэж сүнсээ зайлтал айв. Чаавас гэж тавдан минь хараач дээ. Манай гэр гээд ноосоо ихэр татав. Гэр яасан гэж хараач дээ чи. Тавдан үнс нуран болсон гэрээ айдас гониг хуралдсан сүнгөр нүдээр харж шүүрс алдав. Хүний үнэргүй амтад гэрийг нь шатаачгаад арилсан байв. Одоо яаж амьдрах юм бэ ханаа? Хоёулаа амьд үлдсэн хойно аргатай да. Чаавас гэж химэн ноосоо дахин гаслав. Бас яаж орхив доо хань минь. Тавдан айдас харуулсал дүүрэн ширтэв. Хүний үнэргүй мөөхөрүүд машиныг минь шатаачихсан байна. Үхч далд ороосаа. Долоо уулын цаагуур довшорооны доогуур далд ороосаа. Хахаж үхээсээ. Ноосоо гинт хүч орон харааж зөхөж эхлэв. Гүй чи болооч чимээг waaгаад өгөөч. Ядаж байхад яасан муухай хараад юм бэ? Битгий тэгэлдэ гэж тавдан эхнэрээ харгадан гуйхад үхсэн муу новшнууд тэднийг чи юунд нь өмөрдгийг гэргүй машингүй одоо яаж амьдрах юм гэж ноосоо уйлна. Амьд байгаадаа л баярал. Яах гэж чи тэдэнтэй анханасаа орооцолдсон. Жаахан бодолтой авахд яадгийн гэж тавдан хэлээд часгийн хатгуулсан өвдөлтөнд автан өөрийн ирэхгүй яолов. Аваа ээжээ гэж хашгирсан охиныхоо дунд тэр хоёр хоёул зэрэг үндэсгийн миний охин гэж орилуулдав. Бомчоо охин гүйн ирж ээж аав хоёроо тэрэн авч гуруулаа уйлалдав. Миний охин энд байж болохгүй. Дэнцмэ гонд очилдоо гэж тавдан гуйхад охин тас зөрөв. Би хаашаач явахгүй. Та хоёртай хамт байна. Үүдний пимман л үлдэж би тэнд гудас дэвсээд хичээлээ хийдэг байсан. Та хоёр тэнд орж хэвт. Хойлон гэж би муу юм шүү дээ. Би цай чанаад орхий гэсэн бомчоо охин аав ээж хоёроо өөрт байхгүй их хүч гарган өргөж түшсээр дотогш оруулан хэвтүүлв. Хэдийгээр зай муудаа давчууч гэлээ гурвуул толгой хоргодон тэр шөнийг өнгөрүүлв.
Хэд хоног хэвтээд ноосоо ажилдаа орсон бол тавдан өрдөө маргааш нь ажилдаа явж хамт олон сайн сансан амтан ах дүүсийн тусалснаар ямартай ч тав хийсэн 4 ханд гэртээ болжээ. Дахин өнөөх авир мууд залуус ирсэнгүй хэсэг хугацаа өнгөрсөн ч тавдаа охиноо огт ганцаарнг нь орхихоо болж айл гунарт гуйж үлдээх болжээ. Тэр өдөр сэтгэл санаагаар унсан тавдан ээлжинд гараад буусан тул гэртээ унтаж байв. Бомчин цай чанаж хэсэг төчгнүүлэх тул тавдан сэрсэн ч хүнжилтөө шурган хөвтөн. Гинт хаалгонгойн хүнд хөлтөө хүн орж ирэхэд тавдан хүнжлөөс өхөн сэм харвал нүдэндээ хар шил зөөж цээжин биедээ богино савхан гүртэг өмсөж гангарсан өндөр залуу зогсож байх тул түүний дотор палхийн босож харав. Охин нь цай уудлна. Мөнөөхөр гэр доторхыг нүд гүйлгэн харснаа мушийн инээмэр айдан доод уруулаа шазав татав хийлгэх нь цаанаал нэг зэвүүн. Тавдангийн нуруунаас хар хөлс асгарч эхлэв. За залуу, яас их сочих юм? Эсвэл танад хүн орж ирдэггүй айлуу? Ихэд дээрэнгүү хэлсэн ил асуултанд тавдан хариулж чадсангүй. Дэмийл хувцлах айдна. Өнөөхөр инэв хийлж доод уруулаа шазав татав хийлгэхэд гинт бомчин айж хийж байгаагаа орхин аавынхаа дэргэд ирж наалдан зогсов. Дайжгүй л амьдарч байгаа юм байна. Ноосоо хаачав? Ажилдаа явсан. Тавдан сая хариулах чи айдав. Би энэ сайн уу? Болж дээ. Айхтар зайлтай шуламдаа танаа авгаа. Тавдан дахиад хариу хэлж чадсангүй. Энэ танаа охин уу? Хөөхөө охин байна. Тавдангийн гол харлах шиг болж өөрийн ирэхгүй охиноо халахлан зогсов. Тийм ээ. Миний охин ганц өрмөн малчир хүүхэд шүү дээ. Тийм ээ. Хүүхдийг том охин болгож хүүсийг нь хэрэглэх тохиолдолч байдаг. Би тэгж шийдсэн байсан. Намаа ганцхан чиний ихнэр залилсан тул тийм шийдвэр гаргасан. Харин альгэрмаа энэ охины төлөө өдөр шөнийг ялгалгүй юм ойж ноосоогийн өрийг надад төлж бий. Би хэлсэн үгэндээ хүрдэг эр хүн альгэрмаа надаас гуйсан. Тиймээс бомчоо охин чи одоо битгий хичээл сургуультай явж сайн хүн бол. Харин тавдан чи ихнэрээ сайн захирч эр хүн шиг бай. Танаа ихнэр их л эвгүй хүн шүү. Би танаахыг дахин зоовохгүй. Ихнэр чи хогийн зан гаргасан учраас би өөрийнхөө шийтгсэн. Эр хүн тэр дундаа үлий сахигчийн тоглоом хатуу заналд нь өртгөл үхэл гэдгийг санаж ав. Дахин миний нүдэнд сүүдрээч бод тусгаарай гэж ихнэртэй хэлээрээ. Гिचгээд өндөр ирээ гарч авахад духныхаа хөлсийг туслуулсан тавдан орон дээрээ пидхийн суун тосов. Миний охин одоо бид тайван амьдарч болох боллоо. Тавдан айцаа үргэн хоолоо зангируулан хэлээд охин руугаа гараа сарвайж илгэндээ наан тэврэв. Аавын эрдэнэ амин хайртай үрмэндээ. Одоо тэр ах нь яахчгүй гэсэн. Миний охин энэ хүнийг сайн хүн гэж бодчих заа юу. Үлээ сахигч гэх шиг нэр нь хүртэл аймаар ээж энэ хүнийг яач гсэн ээжийн буруу ч юм шиг. За миний охин одоо энэ тухай битгий яар заа юу. Ийм хүн хэлсэн үгэндээ хүртгийн. Энэ аймаар хүн дахиж манад битгий ирээсэ. Одоо ирэхгүй миний охин. Одоо битгий. Тавдан айж уйлгансан охиноо удтал тэврэн суусаар байлаа. Айдас дүүрэн амьдралд сүртэж мэгцэн аав охин хоёр яах учраа ололгүй суусаар нэгэн өдрийг өнгөрөөжээ. Хүн ч одоо юу вэ? Хүн ядраад ирж байхад хоол цайжгүй гэж зандрах дунаар тэр хоёр сая ноосоог ирснийг мэдэв. Хаврын шаргал өдөр налайх ажээ. Өмнөх 2 машины араас Готов сайдын хийрийн 69 машин давхина. Сайдын жолооч хамгаалагчийн үргийг зэрэг гүйцэтгэх тушаалтай биерхэх залуу жолоогоо ихэд чадмаг зална. Готов сайд зөөлөн суудлан алан зүрмэглэх ажээ. Удахгүй намын бүгд хуралтна. Сайд нарын зөвлөлд дахин гишүүнээр батлагдчих бол хэрэг байна. Огтод санаа зовлтгүй боллоо. Энэ хүү харин нэг л биш. Эрхлүүлсний гай гарч байхгүй юу? Ихэсэн л болж байгаа. Дашмаа миний хүүхдийг төрүүллээ. Хүүхдэд тэлэгчсэн залуу сайхан хүүхнийг хүсэр орхилтой нүш. Нэг газрын даргаар тавихаас биш. Зоря хүн минь дамирынгийн охинтой суулаа л гэх юм. Дамирын ч хизээний хүн муутай нэг их үнэнч хүн болох гэж шудрах царайлсан золигдоо. Дангаа элдв үсийн хил амд их орох хүн юм. Уг нь надад түшиг болчхоор л хүнсэн. Ямар ч тач цэдэв даргад боргөрөөсний халуун цус уулгаж 2-3 хоног тархийг нь амраан агаарт гаргая. Олзоос бултах хэн байх вүлээ? Цэдэв дараага балдаргын гарын хүн наашлуулаад авбол учиртайсан химэн бодно.
Хаврын цэнхэр зэрэглээг зүсэн машин урагшлна. Готвын цээжинд удахгүй болох намын бүгд хурал болохгүй хэрэг дандаа орооцолдож явдаг хүү зойрог харж буй өтөл биеийг нь дулаацуулагч адтаа сайхан бүсгүй дашмаа гурав эргэлдэнэ. Цэдэв бол намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээр олон жил ажилласан нэр хүндтэй удирдагч тул готов олон хоног шалсны эцэст ийхүү хөдөөлж яваа ажээ. Гинт урд талын 2 машин дараалан зогсоход готвын сууж явсан машинч мөн зогсов. 50 хол гарсан цэдэв дарга хээрийн хувцсны ингэрс зүүсэн дурангаа барин орчныг дурандаж эхлэхэд готов дэрэгдэн очив. Дарга та ядарч чилж байна уу? Энд бууж хээрийн цай бүрхийл гэж мах шаарж идэх юм биш үү? Гээд готов инэв. Цэдэв юм дуурсангүй толгойд өгөхөн зөвшөөрч буй бололтой. Цэдэв дуранцаар байх тул ямар юмаа ингэтлээ дуранддаг байна гэж готов дарга сүрхий ундууцав. Нар ээсэн сайхан өдөр байна өнөөдөр. Цэдэв тэр хон ихэд сайхан ааштай хэлэхэд баярлах шиг болсон готов эргэж харан инээд алдав. Тийм байна. Сайхан өдөр байна дарга. Агаар гэж бурмал гэсэн үг. Айлууд хаваржаанда буужээ. Хойд хүндийд хідэн айл харагдана. Цэдвийн заасан зүгт готов харсан юу ч олж харсангүй. Бараантан дүнхийг борлог улсын оройд шингэн цэнхэр манан хөвсөлцөж наран сөрөг долгиотон зэрэглээднэ. Тийм байна. Хідэн айл байна гэж цэдвийн үгийг дагуулan готов залж орхив. Малчид байхаа. Ороод гарыг. Малчдынхаа амьдралыг нэг хараад орхий. Нэгэнд хотоос гарсных гэсэн цэдэв инэв хийлж шингэн буурал хайлмгаа хайлт илэв. Харин дарга уг нь сайхан агаарт гарсных амраад буцвал яасан? Энэ малчид яах вэ дээ? Хариуцсан сум нэгдэл цаашил бол аймаг нь байна гэж готов баахан бултангуй хэлэв. Манай намын удирдлага ер нь малчдын амьдрал ахуйтай танилцах нь ховор хойно ороод гарья. Дарга минь дээ. Та чинь намын төв хорооны товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн шүү дээ. Та минь төрөө удирдах ёстой удирдагч хүн. Малчид яах вэ дээ? Цаана хариуцсан удирдлагатай хойно. Готов минь энэ малчид чинь үеийн Монгол төрийн үндэс юм шүү дээ. Хоёулаа замаараа шурхийгээд хідэн айлаар ороод гарыг. Би чинь малын тоосонд хөлд орсон малчин удамтай хүн шүү. Ингээд инэв хийлгээд готовт хэлэх үг олдсонгүй. Цэдэв даргын тогооч сайхан үнэр ханхлуулсан хорхоог авчирч өмнө нь тавихад хээрийн замд чамгүй сэгсжүүлсэн готвын араанаас шүүлс асгарав. Дарга би бас хээрийн хоол хийлгэж байгаа юмсан. Яах вэ? Бид олуул явна. Нааш навчраа тавьчих. Бүгд цайлцгааг. Алив та минь нааша ирцгээ. Хээрийн улс хээгүн дээр. Уухаас зэрэгцээ цууцгаа. Готов сайдын хишиг давхар буухнэ гэсэн сэдэв хүт хөхөрч готов баахан гайхахад хөрөв. Ийм том дарга хүн байж энэ үйлчлэгээний ажилтнуудтайгаа зэрэгцэж суугаад цайлах юм байх та. Нам төрийн удирдагч хүний ёс зүйд нийцэмгүй аашлах юм. Амийг нь дагахаас л биш. Гэх таагүй бодолд автсан готов өмнөө тавьсан махнаас нэг хэсгийг авч бусдыг тойруулан харав. Бүгд хөгжилдөн инээлдэж халуун мах өмглөн хорхохын шүл шор хийлгэн оочлно. Бүхэл бүтэн том яамны сайд байж эднэртээ зэрэгцээ цуужчихсан мах зулгаач суугч гэжтэй. Ерөөсөө энэ цэдэв даргаас олж байгаа. Ингэж готовыг дүүцэн бодоод жолоочоо харав. Нөгөөх нь цэдэв даргын комиссартаа зэрэгцээ суучихсан ганц хүсэл нь хансан аятай том аягтай шүл ойчилж хамар дээгүүр нь хөлс борзаачсан сууж байх нь тэр өгч хөвтсөн хар золиг өлбөрч өгөхгүй аятай ингэж бодоод цэдэв даргыг харав. Цэдэв дарга хаврын шаргал өвсөн дээр завлаад суучихсан хүн хүнийг харж эд уу гэж сайхан загнана. Байж байгааг нь дээл хувцсан нэл шороо биднээс өөр хүн л битгий хараасай гэж готов цэдвийн өмнөөс замналтай цэмцэн суусаар байлаа. Гинт цэдэв түүнийг ажиглан инээд алдаад айлв готвоо нааша надтай зэрэгцээ цуу халуун чулуу атгал да. Готов сайдтай шүл ойчвол чулуу атгуул гэхэд даргын үйлчлэгээний 2 ажилтан шурхийн зэрэг хөдлөв. Готовт даргын дэргэд суухаас өөр арга олдсонгүй. Сайда шүлөө халуун чулуу атгана уу? Тавтаа сайхан хооллороо сайда. Гинт готовт сайхан санагдаад явчихав. Цэдэв даргатай зэрэгцэн сууж хөндлүүлэх сайхнаас гадна далдын нэгэн хүсэл зүрхийг нь чичилж цээжинд нь оволцно.
Хэрвээ би намын төвхөрө улс төрийн товчооны гишүүн болчих болов гих шуналт бодлоо нуух санаатай даргаыг харж инэвхэлсэн готов яг цэдэв шиг хээгүг үдсгэн хүн болох гэж өөрийгөө хүчлэв. Хид хідэн айлаар орж дайлуулан малчтын яриаг сонссон цэдэв дарга явхдаа хүүхдүүдэд атга атгаар чихэр хөгшдөд зөөлөн боов өвгдөд ганц шилтэй арх түгээн баярлуулахаа мартсангүй. Айлуудаас хөдөөлж нилээд явсны дараа цэдэв даргын сууж явсан машин мөн зогсож тэд бууцгаав. Хаврын орой сэрүүхэн байв. Готвоо хөө нохон дуутай айлын утаатай ойрмог энд хоногвол ямар байна гэж цэдэв даргыг ихэд найрсгаар асуухад готов нэг их баярлав. Тэгээ дарга нөмөрлөг их сайхан газар байна. Майхна буулгаж байр хэмээн готов захирав. Шүн орой болтол задгаа галын дэргэд цэдэв суусан тул хэдий ядарсан ч готов бараа болон суув. Цэдэв галд мод нэмэн хийж улалзан асах галын дүл ширтэн. Буурал сор суусан тачирхан халимгэн дээш нэгэн жигдээр цацран шөнийн тэнгэрт одох очсын аясаар үл мэдэг цэвэлзэн. Готов сим босон майхан руугаа орж нэг шил коньяк барин эргэж ирэн чимээтэй сууж дарга ганц 2 хундаг юм татах уу гэж асуув. Тэгье хундгалчих. Цэдэв дарга цаанаа л нэг бодлогошронгүй хэлээд готвыг сүрхий ажиглан харахад за одоо л нэг сайн ярилцаж санаагаа хэлж авъя хэмээн готов бодов. Тэд ойр зургийн үгс солилцсон ганц 2 хундаг юм ууцгаав. Дарга та юм идэх үү? Үгүй хэрэггүй хөө. Энэ өдрийн баримжааг харахад шөнөөрөө болж байх шиг байна. Сайхан байна шүү. Би ч одоо 17 хүрвүү буюу адуу манаж хээрийн хойморт хондог байлаа штэ. Ах цэрэгт явсан тул тэгхээс өөр арга байгаагүй. Манай дэрнгийнхэн адуу ихтэй шүү. Цэдэв дарга гинт яриагаа таслан галт мод нэмсээр даргын хамгаалалтын ажилтнууд алсаас тэднийг ажиглана. Мөртих үйлгүй цэнхэр тэнгэрт задгаа цагаан одоод багшран тэдний толгой дээр асгарах мэд мэлтэлцэн. Дахиад нэг хийчих готвоо. Даргын энэ улангалсан хэлэх дуунд готов баярлав. Заашгүй овоод одоо нэг ууж эхлэх нь нэг уугаад эхэлвэл учиртайсан. За тэгээд сайн арх, сайхан хүүхэн, овоохон мөнгөнд дургүй ир хүн хаана байх вэ дээ. Галын дэргэд суух цэдвийн шарвтар царай улаа боторч харагдахад тэд дахин хэд дараалан хатуу сарахад хүртэцгээв. Ингэхэд манай цэнд та хоёр хамт төгссөн байхаа. Цэдвийн гинтийн энэ асуултанд готов огдосгийн цочож уусан архин гарчих шиг болов. Юу гинэ? Цэндүү тийм. Бид хамтдаа зөвлөлт холбоот улсад улс төрийн дээд сургууль төгссөн. Та таньд юм уу? гэж готов ихэд эвгүйхэн асуугаад өөрийн ирэхгүй дайлтжив. Гал улам бадамлаж өнгийн очис дээш олгойдно. Цэдэв очис дээш олгойтсон гэрлийн цаанаас готвыг нухацтай наргагүй харсаар байв. Тийм ээ. Би танилгүй яах вэ? Миний доор ажиллаж байсан намын сайн ажилтан байсан юм. Цэдэв өн холын дурсамжид автвуу гэлдээ зөөлөн бодлогошорсон дуугаар хэлв. Нэрэ тийм билүү. Готов чухам яхаа мэдэхгүй хааш хариулаад тогтож сууж чадахгүй болов. Маргааш өглөө эртгэн буцъя. Би хоошлуулж болшгүй ажилтаа болчихлоо. Цэдвийн хэлсэн үг готвыг сүрхий цочов. Юу гинэ? Дарга нэгэнт гарсных гөрөөсний төвг хэдий наслах гэж амтны амь хөнөөх үлээ. Цаг нь ирсэн бол энэ орчлонгоос явхад бэлэн байна. Бас ч гэж чамгүй олон жил амьдралаа шүү дээ. Надад хоошлуушгүй нэг ажил байсныг мартчихаж гинт саналаа. Харин чи хээрийн хойморт суугаа 2 эр хүний хувьд хэлэх ярих юм байвал хэлээ л дээ. Би сонсъё гэсэн цэдвийн яриаг сонсоод готов ихэд баярлав. Харин цэдэв 20 жилийн өмнө намын эсрэг бүлгийнхэн гихч орчин цагийн шилдэг сэхэтнүүдийг матаж нилээд дээш авирч өнөөгийн нэг яамны сайдын сэнтий заларсан готвын үнэн төрхийг олж харах гэсэн мэт мэлэрэн ширцээр байлаа. 20 жилийн өмнө энэ нөхөр 20 хэдхэн настай цэвэр залуу насанд дэрвэж явсан. Тийм баг залуу насанд мөр зэрэгцэн зогсож тохоо нийлүүлэн хамт сурсан нөхдөө тэгж баллах хорон муу санаа яаж ордог байна? Хайран хүмүүс химэн цэдэв өөртөө шогшорч ихэд харамсав. Саран улам дээш хөөрч хүний дэлхийг бүдэг цайвар гэгээгээр тусган сүүн гэрлэр сүлж байлаа.
Алаг нүүрчэрнэн тэр өдөр галзуурс мэд хашгичан өмнөх хэвтэх 2 залууг ус нулимсаар угааж байв. 27-8 орчим насны том алаг нүдтэй сайхан цагаан царайтай гойлог биет бүсгүй урт шавар байшингийн хан налан зогсоод учир зүггүй мэгшин. Алаг нүүрт бахим хүн далгаагаар шал хотолцуулан алгаснаа. Хөөе муу 2 баасаа. Миний охин хаана байна? Миний охиныг та 2 хамгаалах ёстой үсттэй. Химээгээд залуусыг өшөгчөн. Тэгснээ хүүхэн рүү дүрлзэн асаж чи ч гэсэн заяагүй амтан. Ганц охин олигтойхон харж хандаад байж чадахгүй лойчсон синхүү ингэж харааснаа дангаар том толгоогоо мун шиг том гараараа үрчин холхино. Аха үүдэнд машин ирлээ. Гаднаас нэг залуу орж ирээд хэлв. Оруул хин чиг байсан падли алга. Охиныг минь олж ирг өлгнүүдээ. За ойлголоо. Гисээр мөнөөх залуу гүйн гарч одов. Одоо чи яах юм гэж чи минь чи ч гэсэн буруутай. Миний охиныг олж ир. Алаг нүрт хүүхэн рүү бахим том гараа далааснаа харсан хүн дагжин чичирмээр улангалсан харцаар хараад цааш иргэн явхад хүүхэн зөөлөн мэгшээд гадагшгүйн гарав. Нэгэн гудамжийг бүхэлдэн шахуу эзгэнсэн уужим том хашаанд хашааны банц дагуулan байрсан шавар байшингийн нэг рүү хүүхэн гүйн оров. Хүүхний өөдөөс өндөртөө дохгор нуруутай махлаг улцан ягаан хазартай 60 нилээд гарсан өвөрлөгчээр аимсан харсаар угтав. Хай нараа чи юунд уйхлав? Жуулсаар охин хайчв. Иш цагаан төмөр ах минь дээ. Аюул боллоо. Цаан ч охин минь алга болчихлоо. Ширнэн золтой л алчихсангүй. Одоо яана? Ингэсээр хүүхэн нүрээ даран мэгшэв. Хай тэр муу шүү. Өвгөн хүн дээр шүүрс алдаад өөрийн байх өрөөрөө эргэв. Буян данжаадын махлаг 2 мөрийг өндөр гойлог хүзөөд туранхай хятад цоо овогт 2 туранхай гараа сарвайтал атгаж байлаа. Буян данжаад торгон цамцны ингэр задгайлж нилээд халуутсан байдалтай таац ширтэн суун. Цасан хүрээд шил зөөж махлаг хацраа цолцгонуулан амьсгаадна. Хаалганы цаана хүнд хөлийн чимээ гарахад тэрбээр толгой өргөн чагнаархаж баруун гараа өргөхөд цоо овогт ашгүйдэ гих адил хурдхан холдож 2 шанаагаа даган урсах үлсийг сэмхэн арчив. Аава та байна уу? Ярилчих хэрэг байна. Гихтүү гарахад цоо овогтыг муухай харж инэмэр айдаад ороод ирээ хүү минь гэж хятадаар хэлв. Цоо годхийн гарч одоход гаднаас буян данжаадын монгол эхнэрээс төрсөн хүүшэрнэн эцгийн намхан хаалгаар багтаж зөвхөн орж ирэв. Аава нааша суу хүү минь. Ширнэн ханхалзан алхасаар эцгийнхээ өдөөс харан суув. Юу болов вэ гэсэн буян данжаад нүдний шилээ засав. Муу юм боллоо. Миний жул саран охиныг хулгайлчхаж ширнэнгийн яриаг сонсоод буян данжаад цочин дав хийсэн ч түүнд мэдэгдэхгүй хичээн атгандаа бадсан бөөрөнхий шааргийг улам чанга бацлав. Хаяа муу байна. Чи хинд муу гэв? Хэлж мэдэхгүй байна аа. Өнөөдөр надтай жамц дарга хүн явуулж уулж олсон. Ойрын үед хятад авахта бүх хүнийг байрвчилж өмнөд нутаг руу явуулах нь. Эн чин тэгээд миний охинтой ямар хамаатай юм? Аваа миний охиныг олоход туслаач дээ. Хаяа чи яасан мулгуу жолиг вэ? Буян данжаад ихэж ширэн хэлснэ. Хятад хүн 2-ыг сонсож нэгийг дүгнэх ёстой. Чи сайн бод. Чиний бүлгийнх нь л хинэгнийг айхтар хохируулаагүй бол айх юм юусан бэлээ? Би чамд хэлдэг. Жайлшгүй биш бол хүн бүү алаа. Цусан хариу жаавал давж ирдэг. Чийл муу юм хийгээгүй бол охиныг яахчгүй. Хэрв чихийн нэгэн цусан өшөө буцалгах хортоо муу гүйлдэггүй байлаа чиг охиныг хулгайлсан бол чихийн нэгний иргэшээлд орноо л гэсэн үг. Хятад авахтнууд ачигдах нь тодорхой боллоо. Явхаа мэдсэн ирлээжүүд хорсохдоо охиныг минь хулгайлсан байж магадгүй. Одоо яана? Явхаа мэдээгүй байгаа. Чи битгий байдал хүндрүүлээд байж үж. Үлийн сахигч юу хийж байгааг олж мэд. Чи өөрийн 5 шилдэг залуугийн хамт жодооны урлагаар хичээлэл. Битгий гадаг шагаар. Би охиныг чинь олно. Чи санааж авалтгүй. Заава. Насны эдэрт хүч харамгүй байх үедээ хүүтэй болохыг бод. Харин нараа чинжүү нараа чамд тохирох хань вшээ. Гэхдээ охиныг чинь төрүүлсэн. Тиймээс энэ хашаанаас гаргах хэрэггүй. Чиний нууцыг мэдэх хинч байсан хашаанаас гаргах ёсгүй. Жул саран охины хувьд бол өөр хэрэгээ.
Түүнд хамгийн сайн багшийг хөлсөлж сурга. Миний удмынхан эрэм ялгаагүй хүчрэх хүмүүс болох ёстой. Арднаа дүүг чинь төрд оруулах хэрэгтэй байна. Арднаа бол Ширнэнгийн их ондоотой дүү нажээ. Аав, та тэгэд Арднааг хүснээр сайхан амьдруулаач дээ. Харин намайг болохоор тийм ээ. Чи бол миний том хүү. Миний үргэлжлэлэл гэсэн үг. Алаг нүүрт Монголын төрд нөлөөлөх ёстой. Би өнөө хүртэл одоо ч гэсэн хүч ирэхэг байна. За, чи яв. Бээжингээс ирсэн жан овогтоор тулааны эрдэм сайн жаалга. Атгсан гар шиг биедээ үнэнч 5 жалууг өөртөө ав. Өөр юу ч битгий бод. Одоо яв. Алаг нүүрт эцэгтэй мэхийн яслаад гарч одов. Яг энэ үед буян данжаадын навтгар шавар байшингийн орой дээр нэгэн гэрэлт бөмбөлөг унаж бүүн шуугаан дэгдэв. Хаяа, толгойлогч яан вэ? Байшингийн орой дээр бөмбөг хайжглаа. Одоо дэлбэрэн шүү. Та хурдан гарч үж. Химэн буян данжаадын дэрэгдийн туслах намхан тагдгаар хятад хилээд хоёр гараараа толгоогоо тэрэн өнхрөв. Буян данжаадын царай цусгүй болтлоо цайж дагжин чичирсэн ч өндөр түвшлэгт зөөлөн сандалтаа гагнагдсан мэд суусаар л байв. Хай, толгойлогч ань чухал шүү. Туслах хятад орлоод өөдрөө мөлхөв. Бүү хөдөл гэж гинт буян данжаадыг хашгирахад туслах хятад дороо хөдөлгөөнгүй хүзөөгөө сонгож хэвтээд үхлийг хүлээв. Тэнийг хүүр болох гэж хүсээгүй бол бүү хөдөл. Яах учраа олохгүй дөрөмдөн хашгирсан буян хамаагүй хөдөлж хаалга дахин онголцуулж хөдөлгөөн үүсгэн холхиод байвал дээрх бөмбөг дэлбэрнэ гэж голдоо ортол айв. Түүний хар хөлс цутгаж хамаг бие нь дагжин чичирнэ. Гинт хаалганы цаана хүнд хөлийн чимээ гарахад буян шаар яагаад нааша цуваад байгаас их өнөд вэ? Цаашаа яв гэж амандаа бүхтнөв. Үхлийн өмнө тулсан хүний боддог амьд үсэн бодол түүний толгойд буцлах үес хүү ширнэн үүдэнд тачгинтал хөхрөв. Яадаг шаар вэ? Тэнийг жолбосхийг үхэл ирчгээд байхад юунд инэв гэж буян уурсан бодсон ч үг хэлж чадсангүй. Хаалгангойч тачгинтал инээсэн ширнэн ингэртэй тэрсэн үлээсэн бөмбөлөг шиг эмийг эцэг өөдөө шидчихэд буян данжаад золтой л амьсгалан зогсчихсангүй хоош гэдгийн нүдэ аниж амаа ангалзуулав. Аава, айх юм алга. Манайх мөн алах юм а. Бөмбөг дэлбэрлээ гэж хашгиралдаад хөгжилтөө ч юм болох юм а да. Муу ярын залиг. Над руу шидэхдээ яах вэ дээ? Дотор нь юу ч байгаа юм бэлээ. Химэн буян айдас давтсан хിവэр бовтнов. Өнөөх бөмбөлөг нааш цааш өнхрөн өрөөнд дотор эргэлдэн. Ёх гэж энэ юу вэ? Буян арайхийн тайвшраад хэлэхэд ширнэн мөрөө хавчиж энэ дотор хүндрүүлэгч хийсэн бололтой хаг дэвсчгээс гээд хөлөө өргөн ойртоход бойл гэж орилсон эцэг нь хамаг хүчээр шавхан үндэж хаалга руу явав. Тэнийг амтан тэнгэл байна да чи. Бидэнтэй наадах гэж ийм явуулах хэн байх вүлээ? Биднийг хуу хаман хөнөөх аюулч байгаа юм билүү? Хүүхэд хулгайлагдсан. Дээр нь нэг л биш боллоо. Бүгд гарцгаа одоо гэж зандарсан буянгийн дуунаар одоо хэр шаланд наалдан хэвтээ түүний туслах хятад огол харайн босоод өөдрөө харайлгав. Ёох гэж үнэн сүр юм а та нар. Гарчгаа. Бүгд сүүлээ хавчаа зүгтацгаа. Би сууж бай гэсэн ширнэн шал нужигнуулан алхасаар эцгийнхээ суудалд очин суулаа. Хаалганы цаана эцгийнх нь аимсан замдчих сонсогдно. Алаг нүүрт хэмээх ширнэн нүрээ үрчилгэснээ хоёр хацраа түмбийлгэн тургаад мушилзан инэв хийлэв. Журуул чи хаана вэ? Төд удалгүй зуруул хочод улаан нүрт туранхаа хятад гүйж ирээд буянгийн өмнө тонголцов. Толгойлогчоо. Дотогшоор тэнд нэг юм байгаа. Түүний чухам юу болохыг мэдээд орхи. Ойлголоо толгойлогчоо. Хаяа ширнэ чи гараад ирээ. Буян данжаад дөрөмдөн хашгицаар байлаа. Зуруул дотогш ороод ердөө 10 минутын дараа хагарсан бөмбөлөг жижиг бөөрөнхий шарик дөрөм нугуулсан бичгийн хамт буянтад өгөв. Буян данжаад ханзаар бичсэн хятад бичгийг уншаад үнсэн саарал болов. Бүгд эндээс жайлцгаа. Хүү чи ороод ир.
5 минутын дараа Ширнэн эцгийнхээ өдөөс харан сууж байна. Охин амьд минь байгаач бидэнд маш ноцтой аюул жанал хийлж байна. Тэр хин миний охиныг хулгайлж яаж чадаж байна? Би тэр новшийг гэсэн Ширнэн гараа зангидан улангасан босон харайхад минчин хүрэнтэй жууралсан буян данжаад хүүгийнхээ мөрөн дээр дарж суулгав. Эвэргэн жалэг ингэж хөвсөргөн хандаж яаж болдгийг? Чи тэр тусмаа юу ч хийж болохгүй. Бүгдээрээ өөхөх аюулд өртөх болно. Аава, тэр новш хин юм бэ? Чимээгүй гэмээ. Одоо чи яв. Ард нагийн ханд гадагшаа толгоогооч гаргах хэрэггүй. Гэр орон ээж эхнэрүүдээ сайн харж хамгаалагтун. Дахиад хэн нэгнийг алдаж гайж овлонд өртөв. Би өөрийн хүмүүсийн хамт явж нэг ажил амжуулаад ирэхдээ охиныг чинь аваад ирнэ. Би хамт явъя л дааваа. Ичгийнхээ үгийг дагаа. Дуулуургүй ажиллалгүй жалэг. Одоо эндээс гар. Ингэж буянг зандарахад Ширнэн гарахаас өөр аргагүй болов. Буян ганцаар үлдсэн хойноо өнөөх бичгийг дахин гүйлгэн харав. Алаг нүүртэй. Охин ч надад байна. Хөөх охин байна шүү. Охин ч одоогоор тайван аюулгүй байна. Цаашид ямар байх, амьд мэд байх нь зөвхөн чамаас шалтгаална. 1963 онд чиний эцгийн явуулгаар миний эцэг Орос цэндийг хороолгоход эцгийн чин гар хөл болсон готов сайд өнөө шөнд хотод орж ирнэ. Замд нь хороо. Тэгвэл чиний эцгийг хятадын тагнуул хэмээн зарлан дайжлан баривчлуулна. Бас чамайг дүү Раднаг чинь шар дэлгүүрийг тонож манаачийг хороосон хэрэгт унгана. Охин чинь маргаашийн нарыг харахгүй болно. Бүх баримт нотлохоо бүрдсэн. Үлий сахигчийг чухам яаха бодол хийлэн буйнд хэсэг сов. Улаанбаатар хотод сүүлийн 10-аад жилд өргөжин тэлсэн Оросын эрхлээ зүүдийн үлий сахигчийн бүлэг 20-од жил хорлон сүйтгэх тон дээрэмдэх хөнөөлт ажиллагаа явуулан олон хүний аминд хүрсэн алаг нүүртийн бүлэг 2 ийхүү дайсагнаж эхлэв. Би бол тусгай албаны тагнуул байсан хүн. Би Монголд өөрийн тусгаар байдлыг бий болгож чадсан. Тийм ээ. Тэр үед Монголын улс төрд намын төв хорооны чадварлаг дарга цэнд гихч сүрхий хүн гарч ирж богино хугацаанд өөрийн байр суурийг бий болгож чадсан. Монголын улс төрд цэнд нөлөөтэй болсон. Түүгээрч барахгүй зөвлөлт холбоот улсад улс төрийн сургууль төгсөөд ирсэн залуус түүнийг дагаж ханарсан. Миний даалгавар бол Монголын энэ хүчирхэгчих аюулыг устгах байсан. Яг энэ үед Монголд сэхэтний төөрөгдөл гихч лут яргалал газар авч байсан нь ааж болж би хятад цустай готвыг ашиглан цэндийг гүтгүүлж шоронд хийж хороолгосон. Тэр цагаас өдийг хүртэл би жүшээ хувилган Монгол хүн шиг амьдарсан. Мөнгөтэй хүн хэдэн төрдөж жавдгүй гэдгийн үннийг харуулж бүгд найрамдах Монгол ард улсын төрд миний өмнө бүхэл зөксөд ч олширсан. Цэндийн хүүгд тэр үед алчхдаггүй том алдаа болсон. Эхнэрийг нь хүнд гэмтээсэн болохоор олон жил амьд бараа байсаар нүд ансан бич. Одоо бодоод байх нэ. Үлий сахигчийн бүлэгтэл тэр жалуу байгаа бололтой. Арай үлий сахигч биш байгаа. Тэр мөч улдраа арай ийм том дуурах болоогүй л байлтай. Химэн бодсон буян салгалж чичирхээсэн гараар гадуур хүрмээ өмсөв. Миний тагнуул байсныг илчлэн гинэ. Үгүй. Тэгэхээр энэ цэндийн хүү байж таарахгүй. Тэр мөн усан таглаа намайг яаж мэдхий? Готвыг миний гар хөл гэдгийг надаас өөр хэн мэдэх вүлээ? Хэн ч мэдэхгүй. Үгүй. Мэдх юм байна. Готов мэднэ. Үхлээ ирсэн хулган муурын шахлаар тоглоно гихчээр готов тэр булхаага хүнд хийлэх үү? Үгүй л амари. Тэр тусмаа дотор цустай готов шүү дээ. Хэлсэн л энэ новш гэж. Намайг сайн мэдээд байна. Эцгийн их чинь гэсэн байна. Ширнэг тийш явуулж юрөөсө болохгүй. Манай энэ сагсалжаад алдаж асгана. Амайж алдаж болж ашгүй. Юу гинэ? Шар дэлгүүрийн хэрэг гинэ. Новш гэж. Шар дэлгүүрийг манай энийг готвын хүүтэй угасныг мэдэж байх шүү. Буян гинт өөртөө уулгалан часгийн хатгуулах зүрхээ даран тонгойв. Муу сайн гүлгнүүд. Ядаж нохойн биш харсан жүхтэй боргодог гүлгний үйлдэл гаргахтаа яах вэ дээ? Ширнэн гэж буян данжаад голынхоо дуугаар муухай орилоход туслахууд нь огл гарайн алаг нүүртийг дуудахаар гүйцгээв.
Хаяа хүү минь юу ч гэхэвтэ. Тэнэг гэдэг нь гээд толгоос ихсрэх харгас догшин эцгээ ширнэн гайхан харав. Яста тэнэг хүү. Яалтчгүй үр минь юм да. Аргагүй дээ. Тэнэг байхаас биш яах вүлээ? Монгол цустай юм чинь гэж буян хүүгээ өөртөө ихэд харамсан бодоод толгой сэгсчин. Бас яаж орхив вэ аава? Та чи яаж чадах юм бэ? Арай зөнөөгүй л байл та. Жүнөх гин шүү. Муу туршсаг. Тэнийг илжиг гэсэн буян хаалга руу хилам хийж хай журуул гэж хашгирахад итгэл туслах нь харайлган орж ирэв. Үүдэнд 10 алхмын цаан жогш хэнийг ч нааш нь бүү оруул. Ойлголоо талгаалагч. Зуруул тонголзон гарч явхад буян хүүгээ ихэд ноцтой харав. Шар дэлгүүрийн хэрэг эвгүүгээр эргэж болж ашгүй. Мөрөөж ойлгохтой баллаж чадахгүй тэнэгүүч шүү. Анч ноход үргэлж мөр хөөгөөд өөрийнхөө мөрийг балалдаг. Гүй та чинь яачхад өглөөд байгаа юм бэ? Даанч чи миний хүү юм да. Биш бол бүндгэрийг чинь тас чавчихсан. Шар дэлгүүрийг тоноход жоргоос гадна чиний дэргэд хэн байсан? Тэр үү. Зоря би манай 5 залуу байсан. Жорягийн шүү. Савсаг амтан. Тэрний ам гэж хазааргүй морил гэсэн үг. Би чамд хэлдэг дээ. Зоря найдвартай хүн биш ээ гэж. Цог байсан залуус чинь бүгд Монгол овогднууд уу? Бүгд дандаа ээж нагас ахаараа овгуулсан. Миний л адил манай залуус гин шүү. Тэнэг амтан. Тэднийхээ нэрийг энэ цаасан дээр бичээд орхи. Яах гэж байгаа? Сагсуураад байгаарай чи. Од охин бичээд айл. Гэсэн эцгийнхээ хахирган дунд аргагүй сүрцэн ширнэн өгсөн цаасан дээр нь 4 нэр бичээд буцаан өгөв. Энд чинь 4 хүний нэр байна. Жураагаан байхгүй штэ аваа. Юу? Хаачсан тэр илжиг чинь. Аавынх нь би муудаад баян үлгий явчихсан штэ. Баян үлгий гинэ. Тий. Одоо чи яв. Ихнэрээ хамгаалж үз. Артнаг сайн хар. Толгойтой өснөөс нь ганц ширхэг ус унгаад үжээрэй чи. Буян данжаад том хүүдээ занлахийлан хашгичаад хүрмийнхээ цахилгаан товчийг шар хийлгэн татав. Ширнэн эцгээсээ гэлмэлзэн гараад явчихав.